Сайн байцгаана уу? За ямар их subscribe вэ? Ямар их лайк вэ? Та бүхний дэмжлэгт маш их баярлалаа. За ингээм мөн байнгын сонсогчдоо бас маш их баярлалаа. Мөн та анх удаа илүү өрөө суугийг сонсож байгаа бол subscribe дараарай, лайк дараарай. Ингээд одоо subscribe, лайк дарснаар та ингээ надад тусалж байгаа юм шүү гэж хэлье. За ингээд хэрэгтэй оръё. Өнөөдрийн ярих хэрэг бол ерөөхдөө ийм товчхон процессыг дурдах юм бол нэг айлын бэр хүүхэн нь хадам аавынхаа хоёр охиныг төрүүлчихдэг. Хадам ааваасаа жирэмслээд. Тэгээд энэ айлын одоо эзэгтэй энэ өөрийн нөхрөө бэр хүүхэнтэйгээ ингээд хардаад энэ хардлага нь ингээд олон жил яваад ингээд ужгирсаар байгаад бэр хүүхэн нь одоо уурандаа тесэлгүй хадам ээжигээ алаад дуустдаг ийм хэрэг байгаамаа. За ингээ өнөөдрийн ярих хэрэгт мэн бол одоо дөрвөн хүн одоо голчлон гарах байгаа. За эхний хүн бол Ву Голян эрэгтэй хүн байгаа. За хоёр дахь хүн бол Мин Ю Сю байгаа. За энэ хоёр хүн маань эхнэр нөхөр хоёр. За энэ хоёр одоо ганц хүүтэй бөгөөд тэдний хүүг бол Ву Зон гэдэг тийм залуу гарна. За энэ дөрөвт хүн бол мэдээж Ву Зонгийн эхнэр Жоу Жан гэх эмэгтэй гарнаа. Жоу Жан бол одоо энэ айлын бэр хүүхэн баг. За ингээд хэрэгтэй оръё. Хятадын Чунцэн хотын Дянжаа мужийн нэгэн айлд оршуулгын ажил явдал болж байв. Ирсэн зочид бүгд уй гашууд авцсан байх ба тахилын ширээний ард саяхан нас орсон хатагтай 55 настай Мин Юсюгийн зураг байв. Түүний амийг бэр хүүхэн нь болох Жов Жуан хүнээс юм. За оршуулгын үеэр талигаач Мин Юсюгийн нөхөр Ву Голян хоёр ач охиноо тэрэн гашуудж буйн харагддаг. Талигаач Мин Юсю болон Ву Голян нарын цор ганц хүү болох Ву Зонг ээжийнхээ хөрөг зураг руу одоо өрөвдсөн харцаар оршуулгын үеэр бол хараа сууж идэг. За тухайн үед бол Ву Зонг одоо бага насны хоёр охин ааваа гэд дуутахад бол Ву Зонг дургуйцаж би чиний аав биш, чиний өвөө бол чиний ааваа гэж маш хүйтнэр хариулдаг. Өвөө нь яагаад хоёр ач охиныхоо одоо аав нь болчихов? За энэ гэр бүлд бусдад хэлж болохгүй ямар нууц байсан бэ? Бэр хүүхэн нь юунд хадам ээжийнхээ амийг хөнөөх болвоо? За энэ бүх асуултын хариултыг одоо бүгдээрээ олцгоё. 2013 оны 9 сарын 17-ны шөнө талигаач Мин Юсю өөрийнхөө эгчинд одоо уйлсаар орж ирдэг. За тэрээр бол одоо эгчтэй ингээ сэтгэлээ нээгээд багтраад болохгүй байгаа зүйлээ ярьдаг. За ерөнхийдөө бол одоо хүн сонсоход маш утгагүй хачин одоо байж боломгүй ч гэмээр зүйлийг энэ Мин Юсю хатагтай өөрийнхөө төрсөн эгчтэй ярьдаг баг. За тэгэхээр бол тэрээр юу гэж ярьдаг вэ гэхээр түүний ганц хүү Ву Зонгийн одоо хоёр охин бол одоо яг хүүгийнх нь хүүхдүүд биш ээ. Тэр бол одоо Мин Юсюгийн нөхрийнх нь хүүхдүүд ээ гэж хэлдэг. Ингээд Мин Юсю хатагтайгийн одоо ярьсан зүйлийг сонссон түүний эгч нь бол одоо хоёр чихэндээ итгэж ядахгүй бүр гайхаад одоо юу яриад байгаа юм бэ? Ямар учиртай юм бэ наа ч гэж тэгдэг. За ингээд энэ эмгэнэлт түүх анх талигаач хатагтай Мин Юсюгийн хүү болох Ву Зон гэдэг залуугаас эхэлсэн юм байна. За Ву Зон гэх энэ залуу бол айлын ганц хүү бөгөөд түүний эцгийг нь Ву Голян эхийг нь Мин Юсю гэдэг. За Ву Зон 2001 онд Чунцэн их сургуулийг төгсөөд ээж аавынхаа одоо хийдэг барилгын материалын бизнесийг одоо эрхэлж хийх болсон байна. За энэ айл бол ерөөхдөө одоо юм барилгын материал зардаг нэлээд том бизнестэй ер нь хөрөнгө мөнгөтэй ер нь гайгүй тийм баян айл байсан юм билэ. За ингээд баян айлын ганц хүү байсан болохоор одоо Ву Зонгийн хойноос бол өстой охид хүүхнүүд бол өстой гүүж одоо хөл алддаг байж гинэ. За гэвч 2003 онд Ву Зон аимшигт автомашины осолд орж тархиндаа хүнд гэмтэл авч эпилепси буюу одоо унаж татдаг өвчтөй болоод энэ аваар ослоос бол арай гэж амьд үлдсэн юм. Ингээд аваарт орсноос хойш бол Ву Зонг ингээд 5 жил өнгөрөхөд бол одоо би энэ юусоо дээртэхгүй байсан. Нэг унаж татдаг өвчин хэвээрэл байсан баг. За ингээд 5 жилийн дараа бол хүүгээ өвчтөө хүүгээ одоо ихнэр аавч үр хүүхэдтэй болж чадахгүй ингээд эцэг их хоёртойгоо одоо ингээд насан туршдаа одоо миний хүү ингээд амьдрахын дээ гэд ээж нь буюу одоо Мин Юсю хатагтай санаа зовж те яаж иж агаад бол одоо би миний хүү хичнээн өвчтөө ч гэсэн би бол хүүдээ одоо ихнэр авч өгмөр байна гэж бодсон байна. Тэр үед бол одоо энэ хатагтай Мин Юсюгийн нөхөр болох Ву Голян бол эхнэрдээ хандж хэлсэн.
За одоо хүүгийн маань одоо ингээ унаж татдаг өвчтөд тархиндаа гэмтэлтэй ийм хүнд одоо ихнэр олдохгүй. Чи бид хоёр одоо ганц хүүгээ насан туршдаа л одоо ингээд өвчнөө ингээд эдгийхийн төлөө яваад хүүгээ асарнаа. За чи энтэй одоо эвлэрээ юу ихнэр мэхнэр яриад байгаа юм бэ гэд ингээд одоо ихнэртэй хэлж. За гэвч бол одоо эхнэр Мин Юсю бол одоо вуу овогтны удам одоо яаж тасрах учиргүй. Тэгээд одоо ганц хүүдээ бол би өмнө нь одоо боловсралтай, эрүүл, царайлаг, удам сайтай айлын охинтой бол би суулгахыг хүсдэг байсан бол одоо бол надад бол одоо миний хүн унж татдаг өвчтөй болцсон учраас тийм ээ. За эрүүл хөөхөд төрүүлэх чадвартай л охин байвал одоо буссан ч одоо хамаа алхаа гэд ингээд ээж нь хэлдэг. За ингээд Мин Юсю бэр хүүхний ирэлд гарсан байна. 2008 оны өвөл Мин Юсюгийн одоо найз нь за цайны газар зөөгч хийдэг охин Жовжуан гэх одоо охин байна. За энэ охин бол одоо танай бэр болоход их тохиромжтой юм уу? Чи нэг одоо найзаа тэг хөгшрөн ирээд нэг энэ охинтой нэг уулзаад нэг яриа хэлээ болоотхоо гэд ингээд Мин Юсю хадагтай найз нь хэлсэн байна. За Мин Юсүч бол одоо бөөн баяр болоод ингээд очиод уулзсан байна. За энэ айлын бэр хүүхэн болох Жов Жуан бол 1990 онд төрсөн Хятадын Дянжиа мужийн хөдөө тосгоноос гаралтай туйлын ядуу айлын охин байсан. Жов Жуаныг анх харахад бол дүлгөөхөн зантай, даруухан, дуу цөтэй охин байсан учраас бол Мин Юсю хадагтай бол ерөөсөө өөрийнх нь унаж татдаг өвчтөе хүүд одоо яг тохирох охин мөн байна. Ер нь даруй төлөв зантай хүн ер нь их зүгээр шүү гэж бодсон байна. Ингээд энэ Жовжоны ар гэрийн амьдрал бол одоо маш хэцүү байсан. Түүний аав нь нас бараад 2 жил болж байсан. За ээж нь ингээд нуруу нугасны хэвтрийн өвчтөй хөөрхий хоёр одоо бага насны сургуулийн одоо сурагч дүүтэй байсан. Ингээд энэ Жовжон гэдэг охин бол одоо гэр бүлээ ганцаараа одоо тижээж авч явж ажил хийдэг хүн байсан баг. Тэгээ ингээл хөөрхий нөгөө хэвтрийн ээжийнхээ эмчилгээний зардал, асаргааны мөнгө, хоёр дүүгийнхээ сургалтын төлбөр, за өөрийгөө бас авч явах гээд ингээд юу л өстой хэрэгтэй байна, мөнгө шиг хэрэгтэй юм энэ Жовжонд байгаагүй. За ингээд Мин Юйши бол одоо Жовжуантай уулзаад хэрвээ чи миний хүүтэй суучих юм бол тийм ээ би одоо хэвтрий чи ээжийн одоо тэр эмчилгээний зардал мөнгийг өгье. Ээж чинь бол одоо илүү дээр эмчилгээ сувилгаанд явуулъя. За хоёр дүүгийн чинь сургалтын төлбөрийг бол их чинь бол тийм ингээд сургуулийн төгсдөл нь төлөё. Ингээд чи гол нь бол одоо миний болцлыг хүлээж аваад миний ингээд унж татдаг өвчтөе хүүтэй суугаад ингээд одоо манай бэргэн болоод тийм ээ ингээд ачцыг юм төрүүлээд явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Жовжон энэ бүх болцлыг сонсоод за эгчээ би эхлээд ямар ч байсан танаа хүүтэй чинь тэг танилцъя. Тэгээд дараад нь би танд одоо яах их талаар хариугаа хэлье гэсэн бэ. За ингээ энэ өдрөөс маргааш нь одоо Мин Юсю хадагтай бол одоо маш хурдан өөрийн хүү болох тийм ээ Ву Зонтой Жовжоныг уулзуулсан байна. За анх бол энэ Ву Зонг гэдэг залууг одоо хараад уулзахад бол тийм ээ ухаан санаа нь эрүүл, дээрэс нь одоо нүдэнд илт харагдах одоо тийм таталт өгсөн эд эрхтэн байхгүйг нь хараад бол одоо Жовжон өө давай тийм дэжгүй залуу байж тээ болох юм байна. Ихчээ би одоо танаа хүүтэй чинь гэрлэе энэ төр гэж зөвшөөрсөн байгаа байхгүй. За ингээд 2009 оны цагаан сараар Ву Зон, Жов Жуан хоёр хурмаа хийж хуулийн хүрээнд албан ёсны эхнэр нөхөр хоёр болдог. Гэвч тэдний хурмын шөнө бол өстой хар тарсан зүуд болсон. За анхны шөнөө өнгөрүүлэхээр шинэхэн хурмилсан хосууд орондоо ортол нөгөө зайлуул өвчтөө Ву Зон ч нөгөө гинт таталт нь нөгөө эпилепси өвчин хөдлөөд тэгээд хачин чимээ гаргаад амнаас нь хөөс цахраад орноосоо унтсан юм байна. Тэгээд мэдээж нөхрийгөө нөгөө нэг анх татлалтыг л одоо энэ Жовжон гэх энэ айлын бэр хүүхэн бол анх удаа л харж байгаа байхгүй нөхрөө унж татдаг өвчтэйг нь. Ингээд бол Жовжон маш их шоконд ороод уучраа олохгүйс та айгүй хурдан сандраад хадам аав ээж хоёроо дуудсан байна. За ингээд Жовжон бол шоконд ороод зогсож байхад бол өө харин хадам аав ээж хоёр нь тийм ээ хизээнээ сурмаг байдлаар таталт өгч буй хүүдээ анхны тусламжийг тэр дор нь үзүүлсэн. Тэр шөнө одоо Жовжон юу нөхөртөөгөө хонох вэ? Ингээд нөхрөө өрөөнд нь тайван унтуулахыг одоо хадам ээж аваа хоёр нь хэлээд Жовжон бол энэ айлын уншлагын танхимд ганцаараа хонсон байна. Тэр унтахаасаа өмнө сэтгэл санаа нь өөмөрж одоо би ч одоо юу ч хийчивдээ ямар хүнтэй ч одоо гэрэлчивдээ бурхан минь гэж бодоод өөрийнхөө сайн найз руугаа ярьж сэтгэлээ нэгээд одоо бүх зүйлийг ярьсан байна.
Тэгсэн чинь энэ Жовжооны одоо сайн найз нь тийм ээ хэлсэн байна л да. "Хүү ээжээ одоо юу яриад байгаа юм бэ? Юу ямар айлын ямар хүүхдээ суудсан юм бэ? Хэдий ч нэ одоо чанд мөнгө өгнө гэсэн ч гэсэн чи одоо явж явж арайч тийм унж татдаг өвчтөе хүнтэй одоо сууна гэж юу яах вэ? Бушуухан маргааш гэрэлтээ цуслуулаа. Наа чи өстө бүтэхгүй найзаа" гэд хэлсэн байгаа байхгүй. За ингээл Жовжон ч гэсэн өөрөө ч гэсэн ер нь бол одоо ямар хүнд өвчтөө хүнтэй одоо гэрэлцнэ. Тэгээ түүний одоо хүүхдийн төрүүлнэ гэдэг байгаа мөнгнөөс болоод ямар ч хайр сэтгэл байхгүй ганцхан удаа уулзсан хүнтэйг одоо гэрлэн ч гэдэг юу гэсэн үг юм те. Ингээд Жовжон бол шууд одоо маргааш нь ерөөсө салъя л гэж бодоод хонс. Гэтэл маргааш өглөө нь хадам ээж нь тийм ээ Жовжонтой уулзаад 20,000 юаныг бэлнээр өгөөд за миний охин одоо ингээд гэртээ хараад одоо ээж дээрээ очиод хоёр дүү дээрээ очиод ингээд уулзаад сайхан энэ 20,000 юанаар одоо тэд нартэй юм хум авч өгөөд ингээд хэд хоног сайхан амраад ирээ гэд ингээд хэлсэн байна. За ингээд 20,000 юаныг одоо бэлэн гар дээрээ авсан Жовжон бол хэсэг бодож ирсэн аа. За юун дээр гэрэл туслах мослуулах те нөгөө мө өвчтөе ээж мэж нөгөө мө хоёр ядарсан дүү дээрээ бушуу очигээд зөвшөөрөөд явцсан. Ингээд хэд хоногийн дараа хадмын гэрт Жовжуан буцаж ирэхэд бол хадам ээж Мин Юйсю бол шин бэрээ аргадаж тийм ээ. За одоо орчин үеийн ангаах ухаан маш өндөр хөгжсөн учраас одоо миний хүү удахгүй идгэрнэ. Бидэнд мөнгө байна. За тэр болтол одоо миний охин ингээ хүлээцтэй одоо хандаарай. Чиний одоо ганц л одоо хийх бодох ёстой зүйл чинь бол одоо яаж үр хөвгттэй болох вэ? Яаж жирэмсэн болох вэ гэдгээ бодоод одоо миний охин яарвчлаарай. Тэгээ хэрвээ чи одоо ингээд хүүгээс мань жирэмслээд ачийг мань одоо ингээд төрүүлээд өгчих юм бол энэ гэр бүлийн бүх хөрөнгө мөнгөрөөсөө л чинийх болноо, чиний мэдлэх болноо гэд ингээд хадам ээж нь бэр хүүхнээ ятгсан баг. За бэр Жовжон ч одоо хадам ээжийнхээ энэ бүх одоо үгийг сонсоод за би одоо таны захиасыг биелүүлэхээ одоо амлаж байна. Тэгье гэд ингээ хэлсэн. За гэвч бол одоо асуудал байсан. За тэр хурмын анхны шөнийн таталт өгснөөс хойш нөгөө нэг залуу нөгөө Вүү Зонг ч ерөөсөө эхнэртэйгээ ир юмын ажил хийхийг хүсэхгүй байсан байна. Ерөөсөө хийхчгүй байсан. За Жожон бол одоо нөгөө хадам ээж нь хэлсэн шүү дээ тий. За ер нь бол яагаад энэ эмэгтэйг бэрээ болголоо? Яагаад мөнгө төгрөгөөр тусаллаа? Ерөөсөө л одоо хүүгээс нь л жирэмслэх гол үүрэг бол энэ айлын бэр хүүхэн Жожоны үүрэг гэсэн. За Жовжон ч энийг одоо маш сайн ухамсарлаж мөнгө төгрөгийг авцсан учраас одоо жирэмслэх гээл нөхрийнхөө өөрт ороод ингээл жирэмсэн болох гол одоо ингээл нөхрөө оролдоол хичээгээдсэн чинь нөгөө Вуу Зонг ч дургуулхаад хүүтэн хандаа Жовжоныг ерөөсөө цааш нь түлхээд исэн байна. Тэгээ өдөр хоног өнгөрсөөр бэр нь ерөөсөө жирэмслэх шинжүүг мэдээд хазагтай Мин Юсю бол одоо үр шилжүүлэн суулгах аргыг бодож олсон байна. Тэгэхэд бол одоо энэ хазагтай Мин Юсюгийн нөхөр нь тийм ээ. За Вүүгөө Улян бол одоо зүгээр л хөөхд үрчлээд авчихд болох шүү дээ. Одоо тэгээ үр шилжүүл одоо жирэмслэгч нь дэмээ. Тэгэл хөөхд үрчлээл авчил та гэд хэлсэн байна. За тэгэхэд бол одоо Мин Юсю бол уурлаж одоо хүүхэд үрчлээд авчих байсан юм бол юунд одоо бэртээ боллоо доо. Ямар ч байсан одоо үр шилжүүлэн суулгах аргаар одоо вуу овогтны удмыг залах арчхүүтэй болмоор байна би гэж энэ хадагтай Мин Юсю нөхөртөө хэлсэн. За ингээд Мин Юсю бол бодож олсон үр шилжүүлэн суулгах саналыг бол одоо бэр хүүхэндээ хэлсэн ч бэр хүүхэн бол ерөөсөө зөвшөөрөхгүй байсан байна. Гоо одоо тэгж жирэмсэн ч гэж одоо юу яах вэ энэ төр гэж зөвшөөрөхгүй байсан байна. За гисэн ч бол одоо өөрийн хадам ээж нь бол өөрийн арга залиа хэрглэж те бэр хүүхэн Жовжванда бол компанийн санхүүг хэрхэн удирдахыг биечлэн зааж түүнд эрх мэдэл өгж бие даасан санхүүгийн байдлыг өгч гэр бүлийнхэн бизнесийн одоо чухал нэгэн хүн болгосон байна. Ингээд 3 сар өнгөрөхөд бол бэр нь бол үр шилжүүлэн суулгахыг зөвшөөрчээ. За 2009 оны 6 сард Вүү Зонг аваад одоо энэ бэр Жовжван хадам ээжтэйгээ нөхөртөөгөө ингээд эмнэлэгт очисон байна. За ингээд хэд бол одоо үр шилжүүлэн суулгана байрнаа гэж одоо эмчээс зөвлөгөө аваад шинжилгээ энэ төр өгсөн юм байна л да. Тэгээ харамсалтай нь эмч бол одоо энэ Вүү Зонг гэдэг залууг үзээд түүний унаж татдаг өвчин удамших өндөр магадaltaй байна. Мөн одоо харамсалтай нь одоо дээрээс нь түүний унаж татах өвчнөдөө уудаг одоо энэ маш одоо хүнд антибиотикууд нь тийм ээ түүний эр билгийн эсүүдэд одоо нөлөөлөд эхэлсэн. За тийм учраас одоо түүний эр билгийг одоо эхнэрт нь ингээд аваад үр шилжүүлэн суулгалаа гэхэд бол гажиг согогтой хүүхэд төрөх магадлал бол тун өндөр одоо шинжилгээний хариу гарлаа. Тэгэхээр бол одоо танаа хүүчин бол ер нь одоо тийм ээ бараг л үр хөвгтэй болох боломжгүй юм уу да гэд эмчилсэн.
За тэгээд энэ мэдээг сонссон хатагтай Мин Юсю уйлж сэтгэлээр унаж би өстой ямар өөлийн үрийн төлөөсөөр ганц хүн минь аваарт орж ингэж өвчтөө болж вуу авагтны одоо удам тасрах гай зовлонд унваа гэж орилж шаналж исэн байна. Тэр үед нөхөр Вүү Гольян нь бол эхнэрээ харагдаж тийм ээ одоо бодит байдал ийм байна. Чи одоо бодит байдлыг хүлээж авах хэрэгтэй. Одоо тэгэл яах вэ? Үр хөвгтгүүл байна үсттэй. Одоо яах вэ? Тэгэл ингээл хүүхэд үрчилж авах юм уу? Яах юм болно шүү дээ гэд нөхөр нь хэлсэн байна. За тэгэхэд бол Мин Юсю хатагтай бол тайвширсангүй бүр яадаг ч байсан Ву овогтны удмыг залгах ачгүйтэй болно гэж ерөөсөө эрс шулуутцсан. Ингээл Мин Юсю хатагтай бол өөрийн нөхөр болох Ву Гонлянг ерөөсөө үрийн шингэний доонор болгоод бэрдээ нөхрөөсөө үр шилжүүлэн суулгах замаар одоо жирэмсэн болгож Ву овогтны тэ үр хүүхдийг одоо төрүүлэхийг нөхөртөө санал болгосон байна. За энэ чинь ерөөсөө л хадам аавынхан үрийн шингэнийг аваад бэр хүүхэнд нь л суулгана гэсэн үг шүү дээ. Хадам аав нь одоо үрийн шингэний донор болох нь бэр хүүхэнд. Тэгээд нөхөр нь бол мэдээж одоо Вүг Онлиан ч нөгөө энийг сонсоод юу вэ? Энд ч одоо ёс суртахуунаас гажсан асуудлаа. Би одоо өөрийнхөө үрийн шингэнийг юу гэж бэр хүүхэндээ суулгаж явах юм бэ? Тэ яаж ч утсан энэ ч өстө нэр арай хитэрж байна. Би бол өстө ингэж чадахгүй гэж хэлсэн байна. За гисэн ч бол эхнэр Мин Юсюн нь бол одоо уйлж дуулж одоо нөхрөө элдв янзын одоо аргаар аргацсаар нөхрөө зөвшөөрөлдсөн. За ингээд бэр хүүхэн Жовжон бол одоо хадам ааваас чинь одоо чамд ингээд үр шилжүүлэн суулгая. Тэгээд чи одоо ингээд жирэмслэх хэрэгтэй байна гэхэд бол одоо бэр хүүхэн нь одоо юу ч дуграагүй бүх хувцаа багалж аваад одоо нөгөө хөдөө тосгонлууга яваад өгсөн байна. За гэвч хадам ээж болох Мин Юсю бол тэгж амархан бууж өгөх эмэгтэй биш байлаа. Тэрээр бэрийнхээ араас тосгонлуу нь явж хэвтэрт байдаг ээжийг нь одоо Жовжвантай хамт асарж, тойлж, усанд оруулж, им тангийг авч өгч мөн одоо Жовжваны их сургуульд орох гэж байгаа дүүд нь хүртэл одоо зориулаад тосхны ойролцоох хотын хамгийн том ресторанд үдшилэг зохион байгуулсан баг. За тэгээд хадам ээж нь бол одоо бэрийнхээ гэрээс буцахдаа Жовжонд бол одоо дахиад 20,000 юаныг бэлнээр өгөөд ингээ явсан байна. За ингээд хадам ээжийнхээ одоо энэ их халуун дулаан сэтгэлээр хандж байгаа байдал за ингээ 20,000 юан энэ төр одоо өгсөнд нь Жовжон бол одоо зөөлрөө сэтгэл нь уяраад за ер нь одоо хадам ээжээ би зөвшөөрөө одоо ингээд хадам ааваас одоо өрийн шигний донор болохыг зөвшөөрж гинөө тийм аргаар одоо үр шилжүүлэн суулгах аргаар одоо жирэмслэгийг би зөвшөөрж гинөө гэд ингээд буцаад хадмынд ирсэн баг. Ингээд хадам аавын одоо 99-ийг бэр хүүхэнд нь шилжүүлэн суулгаад 2009 оны 11 сард бэр хүүхэн Жовжван амжилттай жирэмсэн болжээ. За Мин Юсю хатагтай бол бэр хүүхнээ жирэмсэн болсонд нь өстой хагартлаа баярлаж урд урдынхаасаа илүү бэрээ халамжилж анхаарал тавьж бэрдээ гэрийн ажил одоо хийлгэлгүй гэрийн үйлчлэгч хүсэлж авч бүх зүйл маш нарийн болгоомжтой нямбай хандж байсан. Гэвч одоо хазагтай Мин Юсю бол дотроо бол нэг харын сэтгэлтэй байсан байна л да. За бэр хүүхэн нь бол түүний өөрийнх нь нөхрөөс ингээд үр шилжүүлэн суулгах замаар ингээд жирэмсэн болсон. За энэ мэдээж бол ёс зүйн үйлдэл мөнөөс мөө. Гэхдээ магадгүй энэ жирэмсэлтээс болоод одоо өөрийнх нь нөхрөө тийм ээ бэр хүүхэнтэйгээ илүү ойр дотно одоо нөгөө инээтрийн харилцаатай болчихгүй дээ гэд ингээд санаа зовоод тэгээд одоо нөхөр болох Вүү Голианда чи одоо бэр хүүхнээ хүндэтгэх үүднээс ингээд зай барьж байгаарэ одоо хит тийм ойр дотно байхгүй шүү энэ төр гэж сануулсан баг. 2010 оны 8 сард бэр Жовжван охин төрүүлсэн. За гэвч бол нөгөө хадагтай Мин Юсүч нь бол одоо сэтгэл нь маш ихээр гонсоож тэрээр бол одоо үнэндээ уу овогтны удмыг залгах ачгүй хүлээж исэн юм байна. За ингээд бол анхны төрсөн тэр ач охиныг бол энэ хадагтай бол тоогоогүй, авч хилцээгүй. Дараагийн төлөвлөгөөндөө шууд орсон байна. За тэрээр бэр хүүхнээ бол дахин хүүхэд төрүүлэхийг зөөлнөр эвлэгхнэр ятгах арга зал хэрэгжилж эхэлсэн байна. За хадам ээж Мин Юсю бол одоо ерөөсөө л ач хүүтэй болохын л одоо туйлын хүсч байсанд энэ бүх хэргийн одоо зангилаа учрна. Эмнэлэгт очиж одоо үр шилжүүлэн суулгах үед ингээд төр хүүхдийнхээ хүүсийг одоо тодорхойлох боломжтой юу энэ төр гэж хүртэл одоо энэ хатагтай эмнэлэг дээр очиж асуусан байгаа. За эмч бол одоо хүүхдийн хүүсийг бол одоо бид нар үр шилжүүлэн суулгах үед тогтоох ямарч боломжгүй байдгаа. Энэ бол ерөөсөө хүний азийн асуудал гэж хэлсэн. 2012 оны 7 сард Жовжван хоёр дахь жирэмсэлцэн байсан. За ингээд дахин охин төрүүлсэн.
За дахиад охин төрснийг сонсоод нөгөө хадам ээж Мин Юсү чинь одоо маш ихээр уурлаад, дургуулхаад бүх найдлага нь одоо талаар боллоо гэд өстой нэг бүр одоо өстой гачил байдалд орсон байна л да. Бүр одоо ингээ хоёр дахь хүүхэд нь хүртэл охин гарчлаа. За бага ач охиноо төрөөд 1 сар гарan хүрэхэд бол одоо хадам ээж нь гэрийн үйлчлэгчийн ажлаас нь халж хүүгээ тийм ээ хүү болоход нөгөө вүү зонгоо за чи эхнэрээ аваад хоёр охиноо аваад ингээд өөр байшинд ингээд очиод амьдраа. Тэгээд одоо бэр хүүхэн Жовжуаныг бол одоо хоёр охиноо өөрөө ингээд өсгөөрэй гэдэг одоо охин хүүхэд төрсөн учраас авч хэлцээгүй ингээд явсан баг. Явуулсан байгаа энэ хэдийг. За бэр хүүхнээ өвчтөө нөхрөө асрах, хоёр нялх хүүхдээ өсгөх ажлыг одоо хөнгөвчлөхийн тулд хадам аа болох одоо вүү үгүй олян бол одоо туслая энэ хэдийг одоо яаж ингэж явуулах вэ? Нийтрийг л одоо их нэртэй хэлсэн байна л да. Тэгсэн чинь одоо Мин Юс юу хадагтаа бол эрс татгалдаж тийм ээ. Энэ бэр хүүхэн чи өөрөө хит ч гэж чадна. Чи зүгээр оролцох хэрэггүй гэж ууралсан. За гисэн хэдий ч нөгөө өвөө Вүголиан бол одоо эхнэрээсээ нууцаар хоёр ач охиндоо за ач охинтой ч гэжтэй энэ хүний чинь л одоо хоёр охин биш үү дээ одоо үрийн шингэнийг аваад төрсөн хүмүүс юм чинь. За хоёр одоо ач охиндоо хоол хүнс аваачиж өгч бэрдээгээ одоо үе үе очиж уулзаж тусалж одоо тэднийхээр орж гардаг болсон. За аавыгаа үе үе гэрт нь ирээд одоо ингээд эхнэр мэхнэртэй нуулзаад хоёр хүүхэд мөхтийг ингээд харж хандаад гүүгээд байгааг бол одоо энэ Вүүзон гэдэг залуу бол ээжтэй хэлсэн байна. За энэ тухай сонссон Мин Юсю бол одоо маш ихээр уурлаж хоёр хүүхдээ нөхрөө аваад буцаж одоо том байшинд нүүж ирэхийг бэр хүүхнээсээ шаардаад нөхөр болох Бүү Голианг бол одоо дахин бэр хүүхэнтэйгээ ойр дотн байхгүй шүү. Чи одоо яасан гэж тийшээ гүүгээд одоо бэрийн гэрлүү гүүгээд идэг юм бэ гэд ингээд хориглосон байна. За ингээд тийц ч бол одоо ингээд том байшиндаа бүгдээрээ хамтдаа амьдрахаар одоо энэ бэр хүүхэн нь хоёр охиноо аваад унж татдаг өвчтөд нөхрөө аваад ирсэн. За гэртээ буцаж нүүж ирснээс хойш бол Вүү Зонгийн нөгөө унаж татдаг өвч нь үе үе хөдөлхийн зэрэгцээ хоёр охиндоо бол одоо хоёр охин ч гэжтэй өөрийнхөө охин биш шүү дээ тийм ээ. За аавынх нь л одоо хоёр охин болчиход байгаа. За хоёр охиндоо одоо хүүтэн хүндий дургуулхаж хандаж байснаас одоо нөгөө хоёр бага насны охтууд чинь тийм ээ. Одоо өөрийнхөө аваа гэж дууддаг хүний аваа л гэж бодоод байгаа юм л та. Тэгээд зайгаа барьж одоо ааваасаа жоох имээдэг болцсон байна. За эмээн ч гэсэн бол одоо охин хүүхдүүд байсан одоо ач охтуудад ер нь дургүй байсан учраас ач охтуудаа ер нь үе үе одоо загнаж зандардаг нэг тэгж айхтар одоо өөвлж хайрладгүй байсан учраас одоо ач охтын хувьд ээжээс нь гадна хайртай хүн нь бол өвөө болох Вүү Гонлян байсан байна. Өвөө Вүүго Уильям бол одоо ач охидоо цаг гаргаж хамт дагуулж явж, тоглож, наадуулж, зугаацуулж, тэдэндээ хувц сунар амттай хоол унд авч өгж одоо хоёр ач охиноо маш сайн халамжилдаг байсан. За эмээ Мин Юшью бол одоо ач охтыг бол одоо өвөөдөө дэндүү ойр дотн байгааг нь одоо хараад үгүй эн чи одоо бас л өвөө ач охтын харьцаа биш нэг эцэг охтын л харьцаа болчоод байна уу да гэд төвчж чадалгүй л ер нь нөхөртөө л уурлаад хэлээд идэг байсан байна. За чи ерөөсөө тийм ээ үрийн шигний доонор болохоос энэ охтын одоо эцгэн гэж явахгүй гэж анханасаа тохирсон биз дээ. Тэгээ ач охтууд чинь чамтай биш одоо чиний төрсөн хүүг чинь одоо эцгээ гэж бодох учиртай одоо хүүтэй чинь ойр дотн одоо өсөх ёстой шүү дээ. Чи тэгээ яагаад одоо энэ охтын ингэж эцэг шиг аашраад аялаад идэг юм бэ гэд ингээд хавгаа нөхөртөлсөн баг. За энэ үгийн хариуд нөгөө нэг өвөө болох тийм ээ Вууголиан ч хэлсэн байна л да. Тэгээ би ач охидтой бол ер нь одоо өвөө хүний ёсоор л ханддаг гэж хэлсэн байна. Тэгэл олон үг яриагүй. За гэвч Мин Юсю бол одоо бэр хүүхний нөхөртөөгөө хардах одоо хардталт нь одоо нэмэгцээр л байсан байгаа. За нэмэгцээр байсан ч аргагүй. Яагаад гэвэл ерөөсөө тэдний байр байдал хоорондоо харилцаж байгаа тэр нэг биеийн хилэмж гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тэр бол ерөөсөө хадам маав бэрийн харьцаа биш. За ач хүү ач өвөөгийн харьцаа биш. За ерөөсөө аав охтын харилцаа. За хадам маав бэр хүүхний харилцаа нь бол эхнэр нөхрийн харилцаа шиг л байгаад байсан байна. 2013 оны цагаан сарын дараа өвөө Вүү Гоуля хартаа эхнэрээсээ одоо хол байхыг хүсээд компанийн байранд одоо амьдарч гэрээсээ явцсан байгаа байхгүй энэ өвгөө. Тэгээ зөвхөн амралтын өдрөөр л одоо гэртээ ирдэг болсон. За өвөөгөө бараг ирдэггүйд нь ач охтууд нь улам л одоо санаж сандгалцдаг болсон байна. За Мин Юсю бол нөхрөө тийм ээ бэр хүүхэнтэйгээ хоёуланг нь одоо үлдээхээс аль болох зайлсхийж сэрэмжилдэг байсан. Ингээд 2013 оны 9 сарын 17-нд Мин Юсю одоо нөгөө
Хатагтай чи өөрийнхөө эгчиндээ очиод ингэж ярьдэн штэ. За одоо тэгээд миний хоёр ач охин бол ясан юм дээр одоо миний нөхрийн хүүхдүүд ээ. За тэгсэн чинь одоо манай бир ингээд сүүлийн үед тийм ээ. Одоо ингээд нөхөр компани байранда амьдардаг болсон. Наадтай байхаасаа залхаад тэгсэн чинь одоо ингээд нөхөр нэг амралтын өдрөөр гэртээ ирэхэр л нөгөө манай бир хүүхэн чинь бусад үед нэг навсаагаад хувцалт муцалтаа тоодоггүй байсан чинь одоо нөхрийг ирэхэр л манай бир хүүхэн жигтэйгэн гоёж гоодож гангалах юм аа гэж хэлсэн баг. Тэгээ дээрэс нь одоо энэ хатагтай энэ Мин Юэшью бол нэгэн удаа хүнсний зах орох гээд нөгөө нугаа авах гээд явж исэн юм байл та. Тэгээд замдаа нөгөө гэртээ төрөвчөө мартснаа сансан байна. За ингээд буцаад нөгөө гэрлүүгөө яваад төрөвч авах гээд ороод ирсэн чинь бэр хүүхэн Жовжван нь бол одоо бага охиноо хөхүүлээ суудсан. За харин нөгөө нөхөр нь бол том ач охиноо өвөр дээрээ тэрчгсэн хизээ язаны одоо нэг нөхөр нь охиноо харж байгаа юм шиг сууж исэн гэж. За Мин Юсюг өрөөнд бол ороод ирэхэд бол нөхөр нь өстө амар гим хийсэн юм шиг зочоол би юу ч хараагүй шүү гэд хэлсэн бол бэр хүүхэн бошуухан шиг хувцаа янзлаад хүүхдээ аваад дээд давхар руу бараг цухтаахаар гарсан гэж байгаа. За би энэ дээр нэг юм хэлье. За манай Монголд ер нь бол нэг юу гэдгийг хөхүүл их бол хүүхдээ ингээд хөхүүлж байгаа нь бол бараг нэг тийм одоо өөр хүмүүсийн дэргэд бол нэг тийм айхтар тийм үзэгдэл биш шүү дээ. Тэгэхэд бол энэ гадны орнуудад бол ерөөсөө тэр эмэгтэй хүн хүүхдээ хөхүүлэх явцад бол дандаа одоо нөгөө ингэр цээж ир нь бол ил гарч штэ тэр хүн эмэгтэй хөх ил гараад байна. Тэгэхээр энэ гадны оронд бол одоо ийм зүйлийг ерөөсөө айгүйх нуудаг юм бэлээ. Олон нийтийн газар юм уу бусад ах トゥ өөр одоо ир нөхрөөс бусад хүний дэргэд тийм ээ хүүхд хөхүүлгийг бол ер нь хоригддаг. За хөхүүлэх үед бол одоо ингээд хүзүү мүзүү энэ цээж орчмоо альчуураар ороож байгаад хүүхдээ одоо тэр альчуур нь доор нь оруулж агаад ингээд хөхүүлдэг юм бэлээ л дээ. Ер нь бол одоо хүний дэргэд хадам аавынхаа дэргэд бэр хүүхэн одоо хүүхдээ хөхүүлнэ гэдэг бол одоо ер нөгөө 2 дугаар суугийн асуудал бол орчдөг зүйл юм бэлээ шүү. За тийм учраас л одоо энэ өвгөн бэр хүүхэн хоёр ч одоо сандралгүй юм болсон байна л да. За энэ яриаг сонссон Мин Юсю хатагтай одоо их чинь бүр гайхаад гүтэ үний юм уу жиж одоо юу яриад байгаа юм бэ? Ер нь хоёлоо одоо танаа гэрт очие. Би ер нь одоо тэр хоёрын байр байдлыг харъя гэд энэ хоёр тэднийх рүү хамт явсан юм. За ингээд тэднийг очиход бол одоо өвөө Бүүгөлян ач охидтойгоо бэр хүүхэнтэйгээ хөгжилдөө тоглож исэн байна. За тэдний байр байдал бол одоо эхнэр нөхөр хоёр шиг, хоёр охинтойгоо л одоо тоглож байгаа эхнэр нөхөр хоёр шиг харагдсан. Энэ явдлыг харсан одоо хатагтай Мин Юйсюгийн эгч нь одоо маш ихээр уурлаа тийм ээ. Нөгөө энэ айлын бэр хүүхэн болох Жожоныг бол одоо сэрэмжлүүлэг хэмээн үзээд нэг хаалгатаа тавцсан юм байна. За тэгэхэд бол нөгөө нэг өвөө бөөгөө яан чинь бол одоо бэр хүүхний өмөрөө чи одоо миний бэр хүүхнийг ингээд алгаддаг хин бэ? Би бол одоо бэр хүүхэнтэйгээ хизээч хүний ёсноос гажууд зүйл хийж байгаагүй. Би бол тангаргалж байна гэж хэлсэн байна. За тэгээд энэ өдрөөс хойш бол одоо энэ айлын бэр хүүхэн болох Жожон бол үнэн голоосоо хадам ээжигээ үзэн ядаж эхэлжээ. 2013 оны 9 сарын нэгэн орой одоо том ач охин ээжийнхэн гараас хөтлөнгүүтлээ нөгөө өвөөгийнхэн гартаа одоо ээж өвөө хоёроо хөтөлцүүлсэн байгаа байхгүй юу энэ том ач охин. Тэнгүүтлээ өвөө ээжээ хамтдаа тоглоё гэд хэлсэн баг. За яг ингээд энэ үйл явдал болж байхад бол одоо нөгөө эмээ Мин Юсюн бол одоо хажууд нь сууж исэн байна. За тэгэл одоо энэ хоёр нөгөө өөрийн нөхөр бэр хүүхэн хоёрт бол одоо анхааруулах маягаар ханиагаал хоолоо засаал одоо анхаарлын татхад оролцсон чинь нөгөө хоёр ч бөөр тоохгүй тэгэл нөгөө хоёр ач охинтойгоо нийлээл бөө инээд хөр болол тоглосон баг. За ингээд хатагтай Мин Юсю бол одоо маш ихээр уурлаа тийм ээ. Миний хөө Вузон амьд байгаа шүү. Гэтэл та хоёр бол одоо хизээний ихнэр нөхөр шиг аялахаа ярина болвол яасан юм бэ гэж хэлсэн. За энэ үгийн хариуд бол одоо бэр хүүхнийхэн царай хувьсгийж тийм ээ. Үгүй ээжээ та одоо хүүхдүүдийн дэргэж ингэж зөксгүй ярих чинь арай л муухай юм да гэж хэлсэн байна. За дээрэс нь бол одоо нөгөө өвөө нь одоо нэмэрлээд л тий. За чи бол одоо тэдний эмээ нэ. Тэгээ ач охид чинь чамайг л одоо хайрлж хүндэлдэг штэ. Гэтэл одоо чиний на хэлж ярьж байгаа үг нэр арай биш шүү гэд ингээд энэ хоёр чинь нийлээд одоо нөгөө эмээг нь л одоо хатгаад л байгаа юм л да. Түлхээл байна гэсэн үг. За нөгөө унж татдаг залуучууд одоо баг нэг өрөө мөрнөөсөө гардаггүй байсан юм шиг байна. За маргааш өглөө нь эмээ Мин Юсю бол одоо бүр шийдээд бачуураад одоо энэ хоёр хүн чинь одоо ингээд дэлтгэ байгаад ирэхээр нь хуцаа баглаа. За би ерөөсөө одоо энэ айлаас явлаа, танахаас явлаа гэд ингээд яваад өгсөн баг. За ингээд явхоос өмнө тэрээр одоо бэр хүүхэн нөхөр хоёртой хандаж нэг үгийг хэлсэн. За юу гэсэн бэ гэхээр та хоёр одоо хүний ёсноос гажууд зүйл хийхээсээ айхгүй байвал гэрлээд хамт амьдарчих уу. Ингээд би одоо зайгаа тавьж өгөөд явъё гэд яваад өгсөн.
Хадам ээжийн энэ үгс бол бэр хүүхэнд хутга мэт тусч тэрээр бол доромжлол дарангуйлыг одоо олон жил төвчж чадалгүй уйлж би хүүхдүүдээ аваад ингээд явна. Танаа хүү бүү сонгоос би яг одоо гэрэлтээ цуслуулъя гэж гашгирсан байна. За гэтэл нэгэн цагт одоо хүүхээс нь салахыг дэмжиж байсан хадам аав нь гинтл одоо бэр хүүхнээ ятгаж, аргадаж тийм ээ. Чи салаад хэрэггүй. Хадам ээж чинь одоо уурандаа л ингэж хилцсэн байна. Хүн бол одоо уурандаа юу ч ярина шүү дээ. Тэгээд чи одоо хоёр охиноо аваад явсан ч бай. За энд одоо үлдээгээд явсан ч бай. Хүүхдүүд эцсийн эцэст хохирноо. Аз жаргалтай одоо хүүхдүүд чи амьдрч чадахгүй шүү дээ. Чи одоо ингэ сална мална гэж яриад хэрэггүй гэж хэлсэн. За Жовжон ч одоо хадам аавынхаа энэ хэлсэн ятгалыг сонсоод урамчхан зөвшөөрөөд за тэгээд энэ хоёр хадам аав бэргэн хүүхэн хоёр бол одоо маргааш өглөө нь энэ хадам ээжийнхээ одоо очсон байранд одоо очиё. Ерөөс ингээ хадам ээжигээ очиод ингээ гуугаад, уушлал гуугаад, эвлэрээд гэрт нь буцааж авчирья гэд ингээд энэ хоёр маргааш нь одоо тэр мен юу хадагтай байрлаж исэн байр руу явсан байна. За гэтэл бэр хүүхэн нөхөр хоёр нь одоо ингээд хилхэлдээд ороод ирэхээр нөгөө хадагтай Мин Юсү чинь одоо маш ихээр хорсоод ууралсан байна л да. Энэ хоёрыг л юусэн ингээд хамт яваал байхаар л одоо энэ хадагтай нүдэнд л нөгөө хоёр ач охинж бодогдвол энэ хоёр ч одоо тэгэл эхнэр нөхөр хоёр болчихжээ л гэж бодоод идэгсэн баг. За ингээд Мин Юс юу хадагтай тэднийг хараад маш ихээр уурлаад, ичгүүргүй амаргууд та хоёр өстөө дээр намайг гэрт минь буцааж аваачаад миний дэргэд нөгөө ир имээ ажиллаа хийх гэж байна уу өстөө. Миний бах тавыг та хоёр өстөө тийм ээ одоо ингээд намайг зовоож ханахгүй байна уу энэ төр гээд айгүйх орилоод гашгирсан байгаа. За тэгээд ч зогссонгүй энэ хадагтай гадаа гүүж гараад чангаар одоо тийм ээ хүмүүсээ сонсцгоо манай бэр хүүхэн болох Жовжон бол одоо нөхрийг минь уруу татсан. Энэ гэрийн эцэг хүү хоёрыг одоо хоёулангийнх нь эхнэр болохыг энэ хүүхэн хүсдэг ээ гэж хэлсэн баг. За энэ одоо яриаг нь сонссон тэр одоо гудамжинд байсан эргэн тойрны маш олон хүмүүс нь сонсоод одоо тийм ээ энэ Жовжоныг бол одоо маш ихээр доромжилсан юм байна л да. За яг яаж доромжилсан байрсан нь бол одоо энэ видеон дээр бол байхгүй байсан. За энэ их олон хүний энэ их муухай доромжллын үгийг сонссон бэр хүүхэн Жовжон бол одоо төвчээр нь алдагдаад одоо маш ихээр одоо юу гэдвэл манайх нар нөгөө контрол алдсан байгаа байхгүй. За ингээл худал гүтгэлгийг сонсохоос залхаад хадам ээжигээ тэр амьдарж исэн байр руу хүчээр чирч оруулаад тэгээд хаалгын дотроос нь түгжээд нөгөө хадам аавыг нь оруулахгүй. Тэгээ галтгооныхоо өрөөнөөс нь хутаг аваад хадагтай Мин Юсюгийн хүзүү, цээж, гидсэнд нь өстө маш олон удаа хутгалсан. За галзууртлаа ууралсан бэр хүүхэн Жовжон бол одоо хадам ээжийнхээ амьгүй бие ингээд үхээд ингээд шалан дээр унах хүртэл нь бол одоо ингээд зөксөө загвал хутгаар бүлсээр байсан байна. За ингээд бол мэдээж хадам ээж нас урсан. За 2014 оны 2 сард Чүнцэн хотын шүүхээс за Жовжонд санаатайгаар хүний амь хүнөөсөн хэрэгээр 12 жилийн хорих ялыг өгсөн. Шүүх хурлын үед бол Жовжон үг хэлэхдээ бол би эхнээсээ л хадам ээжийнхээ утсан хүүгэлдэн байсан. За гэрэлтээс эхлээд хадам ааваасаа үр шилжүүлэн суулгаж ингээ хоёр охиноо төрүүлэх хүртлээ би бол одоо хадам ээжийнхээ үүдээс юу ч хэлж байгаагүй. Юуг нь л гин би одоо тэрний үгийг одоо ингээд дагаж явдаг байсан. Гэтэл бол одоо миний чин одоо хүсэл бол би хайрладаг хүнтэйгээ сууж тийм ээ хүүр хүүхдийн төрүүлж одоо амьдрахыг л хүссэн жирийн нэг эмэгтэй шүү дээ. Гэтэл ингээд хадам ээжээсээ болоод би энэ бүх боломжоо алдлаа гэд ингээд шүүх хурлын үеэр уйлаад ингээд хэлээд тусдаг. За ингээд энэ хэрэг ч одоо бас их сонир байна л да. Ер нь бол энэ нас урсан хатагтай Мин Юсү яагаад ч одоо тийм зүв бус одоо үйлдэл хийж одоо өөрийнхөө ундаж татдаг хүүдээ хайр сэтгэлгүй зүгээр нэг охин олж өгөө тэр хоёрыг суулгаа дундаас нь хүүхэд гарах гээд ингээд зүтгээдээ. За тэгээ хүүхэд гарахгүй гэхээр нь одоо өөрийнхөө нөхрийн одоо нэр билгийсийг донор болгосон бас их харамсалтай. За дээрэс нь одоо бас энэ айлын одоо энэ Вүгольян гэдэг нөхрөн ч гэсэн одоо эхнэр нь ингээл сануулаад одоо тийм ээ өвөө хүний ёсоор бай гэдэг агчин л одоо нөгөө бэр хүүхнлэгэл татагдаал байсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ хоёрыг ч одоо бол яг оронд нь бол байхыг барьчаагүй юм бэ лээ л дээ. Тэгэхээр бол одоо энэ хэргийн төгсгөлд бол энэ
YouTube-ийн нэг сувг бол одоо дүгнэлт гаргаад хэлэхдээ бол тэгжлээ л дээ. Энэ Мин Юсю хатагтай бол дэндүү их одоо хардталтын төсөөлөлтөө байсан. За энэ төсөөлөл нь бол хэтэрсээр эцэст одоо ийм байдалд хүргэсэн. За үнэн хэрэгтээ бол одоо энэ өвөө Голян хоёр аж охиндоо өвөө хүний ёсоор хандж исэн бэр хүүхэнтэйгээ бол инээ тэрэ болоогүй байсан гэсэн утгаар дүгнэлт хийгээд дуусгаж байна лээ. За ингээд би ч бас одоо та бүхэндээ одоо шүүлтийг одоо үлдээе гэж бодож байна. Та бүхэн бас одоо юу гэж бодож байна. За ингээд өнөөдрийн маань подкаст үүгээр дуусж байна. Дараагийн дугаар хүртэл одоо баяртай. Таалан хүлээ авч сонссон та бүхэндээ маш их баярлалаа.